Өнгөрсөн 7 хоногт би Лондонд ажиллаар явсан байхгүй юу. Тэгээд тэр үедээ би орой ер нь ажиллаа дуусч ирчээд нэг төрлийн контентууд л ухаа суугаад байсан. Би бол ямар төрлийн контент гэдгийг хэлэхгүй тэрнээсээ ичж байгаа. Тэгээд бүр хамгийн сонирхолтой нь тэр бол хэд хэдэн өдөр болж өнгөрсөн, бүр нэлээ олон цаг болж өнгөрсөн. Тэгээд ер нь би өөрийгөө энээсээ ерөөсөө авч гарч чадахгүйсэн. Би тэ өөртөө ямар ч хэрэггүй хор уршигтай зүйл хийж байгаа мэдсээр байж иж зүгээр л тэр зүйлдээ ховстуулсан юм шиг хийгээл яваад бас. Ерөөсөө тэрнээсээ авч гарч чадахгүй байгаа нь ер нь бол надад хамгийн гонигтай мэдрэмж байсан. Таарч гисэн тийм мэдрэмж төрж исэн мэт дээ. Өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг хийж байгаа мэдсээр үжиж өөрийгөө ерөөсөө зогсоож чадахгүй. Тэрийг хийгэлээд. Ер нь энийг л донтолт гэж хэлж байгаа. Донтолт гэдэг нь хүн өөрийнхөө амьдралд өөрийнхөө амьдралыг удирдах байгаа тэр удирдлагыг алдчихж байгаа. Тэр зүйлийг хэлж байгаа. Тэгээ энэ зүйл надад тохиолдсон болохоор би энэ чанаас сурсан бүхнээ таарт хуваалцмаар байна. Тэр дундаа яг энэ донтолт гэдэг сэдвийн талаар илүү гүнзгий хэдүүлээ ярилццгаая л та. Тэгээ хамгийн түрүүнд бид нар өөрсдөөс асуух асуулт нь юу вэ гэвэл хэрвээ бид нар энэ зүйлээс ангижрахгүй болвол бидний амьдралд ямар нөлөөтэй вэ гэж бодох хэрэгтэй. Бид нар энийг зүйлээ хийгээл яваад байх юм бол ойрын хэдэн жилдээ 5 жилийн дараа бид нар хаа хүрсэн бах вэ гэж бодох хэрэгтэй. Миний хувьд бол энэ бодол бол намайг айгүй их айлгсан. Би бол одоо өнгөрсөн 7 хоног тохиолдсон тэр зүйлийг хийгээл яваад байсан бол би амьдралаа сүрүүлэх байсан. Тэгээ энэ бүхнийг харахаар бас надаа миний яг 10 жил санаанд орчин л да. Миний 10 жилд айгүй их компьютер тоглолдог байсан. Оюутан болж төгсчөөд анх ажил хийж эхэлж байхдаа бас айгүй их компьютер тоглолдог байсан. Тэгээ би тэр үед тэр компьютер тоглолтоосоо өөрийгөө бүр бүрсэн ангижруулж чадаагүй байсан бол өнөөдөр энэ бичлэгийг хийж та бүхэнд энэ YouTube сургийг хүргэнэ гэж бол байхааргүй байсан. Би Google компанид ажилд орно гэж бас байхааргүй байсан. Ингээ харахаар бид нар ер нь энэ бидний тэр донтцсон байгаа зүйл бидэрт ямар хор уршигтай байгаа, яг ямар нөлөөтэй байгаа вэ гэдгийг бүрэн ухаарч эхэлсэн цагт хамгийн түрүүнд өөрчлөлт эхлэх боломжтой. Хэрвээ бид нар энийг амьдралд ямар их нөлөөлж байгаа, энэ зүйл чинь чамайг хаашаа хүргэх гэж байгаа гэдгийг анзаарахгүй болвол өөрчлөе гэж бодохгүй амьдралаа. Тэр нь зарим хүний хүрний амьдрал зүгээр л хэвэн байж магадгүй л дээ. Тэгээд хажуугаар нь ингээл нэлээдэн цаг тоглоол яваад байдаг. Тэр ингээд амьдрал нь нөлөөлөхгүй байгаа юм шиг харагдаж магадгүй. Тэгээ тийм хүмүүст бол би бол бас өөртөө бодсон. Миний амьдралд бол ямар ч буруу зүйл байгаагүй. Тэгвэл би тэгэл тоглоо явж байхад бол зүгээр л ингийн амьдралаар амьдарч болох байсан. Гэхдээ би тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрийгөө дараагийн түвшинд аваачмаар байсан. Би өөрийнхөө байж болох бүх потенциалыг шавхмаар байсан болохоор тэр үед өөрийн ер нь бүх донтолтуудаас ангижирч ирсэн. Тэгэхээр энийг ч гэсэн би таны хувьд бодоод үзээрэй гэж хүсэж байна. Тэгээ өөр дөрөж гэлтгүй эргэн тойрныхоо хүмүүстэй бас яаж нөлөөлж байна гэдгээ бас бодоод үзээрэй. Би тэр Outrun гэдэг нэртэй кино үзчихсэн. Saoirse Ronan гэдэг айгу хөөрхөн жүжигчин байдаг. Тэрний тоглосон. Тэгээ тэр кинон дээр бас одоо алкогольны донтолттой, архин донтцсон. Тэнгүүт яг эргэн тойрны хүмүүстэй нөлөөлж байгаа нь бас айгүй харагддаг. Яг хайртай үнэ яаж алдчихж байгаа. Тэгээ тэр бол айгүй гонигтай байдаг. Яг тэр хүн өөрчлөгдмөр байгаа ч гэсэн ерөөсөө өөрийгөө өөрчилж чадахгүй тэгж явсаар аваад хайртай үнэ алддаг. Өөрийн эргэн тойронд байсан дотны бүх хүмүүсийг өөрөөсөө түлхдэг. Тэгэхээр ер нь энэ талаар хамгийн түрүүнд бодосоо гэж хүсье. За тэгээ хэдүүлээ гол сэдв рүүгээ ортгоё л доо. Донтолт яг хаанаас эхэлж ийн вэ? Юунаас эхэлж ийн вэ гэдгийг бодож эхэлцгээе заяа. Энийний зорилго нь ерөөсөө яг ямар үед би энэ зүйлийг хийгээд байна вэ? Энэ хор оршигтай зүйлийг хийгээд байна вэ гэдгээ ойлгож авах гэж хичээж байгаа. Тэгээ дээр нь бид нар яг сэтгэл санааны хувьд ямар үед энэ бүх зүйлийг хийж байна гэдгийг бас давхар бодох хэрэгтэй. Сэтгэл санааны хувьд яг ямар мэдрэмж мэдэрч авах үед ихэнх хүмүүс ер нь бол тэр мэдрэмжээс зүгтаах гэж л тэр зүйлийг хийдэг Ямар нэг тухгүй мэдрэмж төрөнгөт
тэр мэдрэмжээ мэдэрмээргүй байгаа болохоор хариу үйлдэлт нь нэг юм дадал зуршилтай болсон. Тэр хор уршигтай дадал зуршлаа хийгээд яваад байдаг. Жишээ нь зарим нэг хүмүүс орой ягаад энэ бүхэн болдог вэ гэхингүүт ихэнх хүмүүс чөлөөт цаг гарч ирдэг тийм үү. Өглөө өдөр завгүй байж байгаа орой чөлөөтэй болоод ирэхээр өөдөж эхэлдэг. Тэгээд чөлөөтэй болоод өөдөд ирэхээр тэр зүйлээ хийж эхэлж байгаа ч юм уу тийм. Өөр бас ямар зүйлүүд байна гэдгийг ажиглах хэрэгтэй. Би өөр дээрээ бас нэг анзаарсан зүйл нь би хангалттай нойр авч чадаагүй үедээ тийм зүйл тохиолдох магадлал хамаагүй их байдаг. Би дасгал сургалт хийгээгүй байгаа үедээ цаанаасаа бие махбодын хувьд нэг тийм өөрийгөө удирдах авч явах чадвар нь хамаагүй багасчдаг. Тийм болохоор өөрийнхөө яг юу мэдэрч байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс ажилласаа стресссэн үедээ тэр зүйлийг хийдэг ч юм уу. Тэгээ гол нь энэ зүйлүүдийг ойлгосноор бид нар энэ зүйлүүдийг засч засах боломжууд гарч ирж байгаа. Бид нар нойрондоо анхаарал дасгал хийгээд тэгээд ирэнгүүт бидний донтолт маань өдөртөж авч явахд хамаагүй дээр болдог. Тэгээд дээр нь бид нар чөлөө цаг гараад өөдөх үедээ заавал тэр зүйлээ биш өөр зүйл хийж болох уугүй юу гэж бас бодох хэрэгтэй. Эсвэл бүр чөлөө цаг гаргахгүй орой ямар нэг зүйл товлоод найзуудтайгаа уулзах ч юм уу. Тийм зүйл хийснээрээ тэр хорт зуршлаасаа бас холдох боломжтой. Тэгээ найзууд гэснээс бас нэг том шалтгаан бол ганцаардал. Тийм хоосон мэдрэмж мэдэрч байгаа. Энэ бол бас хамгийн том шалтгаануудын нэг гэж болж байна. Бид нар ихэнх үедээ тэр ганцаардал тэр хоосон мэдрэмжээ ямар нэг зүйлээр дүүргэхийг хүсдэг. Ямар нэг харт тамхи хэрэглэх, арх уух, секс хийх, бүр ажиллаар дүүргэсэн ч болно. Зарим хүмүүс тийм хоосон мэдрэмжээ дүүргэхийн тулд ажиллаа л байдаг. Ерөөсөө ажилдаа донтцсон. Бид нар ажилдаа донтохыг ер нь бол донтолт гэж нэг харддаг. Гэхдээ тэр үнээс асуул та яг үнэхээр өөрөө хүссэн зүйлийг хийж гэнэ үү? Ингэж их ажилламаар байгаа мó гингүүт үгүй. Яг гэвэл тэр хоосон мэдрэмжээ ганцаардлаа дүүргэх гээл ажиллаа хийдэг. Яг гэвэл өөр хийх зүйл байхгүй. Эсвэл энэ бүх зүйлийн нэгдэлж байж магадгүй энэ бүх зүйл холимог чи яг ингээл айгүй ядарсан, стресссэн, нойр муутай өөдөж явахдаа ганцаардж ивэл энэ бүх нь яг тэр хорт зуршлууга буцаад ордог. Эсвэл зарим нэг хүмүүс mental health гэдэг зүйлтэй холбоотой. Яг сэтгэл зүйн эрэлмэнд. Зарим нэг хүмүүс өөрийгөө үзэн яддаг. Өөртөө ой гутдаг. Тийм хүмүүс өөрийгөө self sabotage гэдэг шүү дээ. Өөрийгөө шийтгэх байдлаар өөрийгөө чи юм уу ингээд энийг хүртэх гэж байгаа юм шиг тэгэж өөртөө хорт уршигтай зүйлийг хийж өөрийгөө өвтгдөг. Энэ бол айгүй ингээд тэнэг сонсоход бол тэнэг. Ихэнх хүмүүс ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Би угаасаа ийм зүйл өөртөө хийхгүй гэж боддог. Гэхдээ ийм зүйлүүд тохиолдох зүйлүүд байдаг. Тэгээ энэ бол ерөөсөө л хүн ямар нэг зүйлийн травматай, ямар нэг зүйлийг өөрийгөө бүрэн эдгэж чадаагүй. Тэр зүйлээс зүгтаал оронд нь ийм нэг төр зургийн байдлаар өөрийгөө аргацах гэсэн ийм зүйлүүд болдог. Тэгэхээр ерөөсөө л хамгийн ихний бидний чухал ойлгох ёстой зүйл гэвэл яг сэтгэл зүйн ямар байдал энэ бүхэнд хүрэж гинэ вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд яаж ийм зүйлд хүрэхгүй байхаар яг энэ гол уг шалтгаантайгаа бид нар ажиллах хэрэгтэй. Тэгээд эдгээр зүйлүүдийг анзаараад эдгээр зүйлүүдийг засчих юм бол тэр донтолт гэдэг зүйл цаанаасаа ангижих боломжтой. Тэгэд энэтэй холбоотойгоор хоёр дахь хамгийн чухал зүйл нь орчин гэдэг зүйл. Орчин гэдэг зүйл маш чухал. Миний хувьд бол яагаад тэр зүйл тохиолдсон ба гэхээр Лондонд бол айгүй хүүтэн харанхуу нэг тийм цаанаасаа нэг тийм депрессийн тийм цаг агаартай байсан л та. Тэгэл нэг бороо шиврээд. Тэгээд тийм үед би яг хотел руугаа орж ирээд буудлын руугаа орж ирээд ганцаараа ингээд сууж байхдаа айгүй тийм онцгой мэдрэмж төрж байгаа хгүй. Яг тэр үед болол тэр орчин надад нөлөөлж байгаа. Тэгээд тэрнтэй адилхан таач гэсэн өөртөө бодоод үзээрэй. Яг ямар үед ямар орчинд байхад би энэ өөрийнхөө донтсон зүйлээ хийгээд байна гэдгийг бодох хэрэгтэй. Гэртээ ганцаараа сууж байхдаа байна уу эсвэл гэртээ ганцаараа сууж байхдаа эргэн тойрон чинь хог новшоор хөглөрцөн бүх юм нэмэх замраагүй байвал тэр ч гэсэн чамд нөлөөлж байгаа.
Тэгэхээр тэрийгэ засчих юм бол биднэрт ямар нэгэн байдлаар тусалж магадгүй. Эсвэл зарим нэг хүн тэр зүйлээ хий гэж бодоагүй байхад зүгээр л ноутбукээ нээсэн чинь нөгөө нэг яа дээ тоглоом нь яг ингээд доор ороод байж идэг те. Эсвэл ингээд зарим нэг хүмүүс мессенжер хэлдэг шүү дээ. Хөө янда тоглох уу гэж ороод ирдэг. Тэгэхэнгүүт нь тоглох гээд байдаг ч юм уу. Тэгээ ингээ харахаар бас ер нь бусад хүмүүс айгуу том нөлөөтэй. Бид нар бол яхаа аргагүй бидний эргэн тойрны хамгийн их цагаа өнгөрүүлдэг хүмүүс айгуу төстэй байдаг. Яг л ижлэх юм байдаг. Ерөөсөө хувь нэг яг ямар шүү хүн бэ гэдгийг харъя гэвэл яг хамгийн ойр дотны хамгийн 5 хүнийг аваад харцгаад ер нь бол тэр хүний бараг цаг авчна. Тийм болохоор зарим нэг хүмүүс өөрт чи яаж нөлөөлж байгааг бас сайн анзаарах хэрэгтэй. Бид нар зарим нэг хүмүүсийг амьдралдаа байлгадаг шалтгаан зүгээр л их байнга сайн найзууд байсаар ирсэн зүгээр л нэг байрны найз ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс байгаад байдаг. Гэхдээ тэр хүмүүс чинь үнэхээр чамайг тэгэж доошин татж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн буруу гэж бол хэлж байгаа юм биш. Заримдаа тэр хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй байж магадгүй те. Зүгээр л ягаад ч юм тэр хүмүүстэй холбоотойгоор чи тэр зүйлийг хийгээд байвал ер нь ирээдүйд яах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ хүмүүстэй ямар харилцаатай байх вэ? Энэ хүмүүсээс ангижрах уу? Эсвэл энэ талаар ярилцаж үзэх үү? Цогтой энэ асуудлыг шийдэх үү гэд. Ер нь нэг сурцсан дадлыг бол өөрчлөхөд айгүй хэцүү. Тэгээ 3 дахь хамгийн том чухал сэдв гэвэл за үнэхээр тэр донтолтыг чи үүсгэж байгаа гол шалтгаанууд дохио триггернүүдээс чи ангижирч чадахгүй бол тэр одоо донтолт гэдэг чинь нэг зүйлийг хүсэж штэ. Тэр хүсэл чинь төрөхөд юу хийж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Яг тэр нэг юмд хүсээд нэг юмд шунаад ирэнгүүт тэр зүйл чинь орж ирдэ штэ. Энэ зүйлийг яг одоо хий гэд нэг тийм urge төрдөг тийм үү. Тэр зүйл тохиолдоход одоо яах вэ гэдэг асуулт гарч ирж байна л да. Нэг зүйлийг үнэхээр хиймээр санагдаад байгаад. Тэгээ тэр үед бол ихэнх хүмүүс өөрийгөө удирдах гэж үздэг. Тэр зүйл нь орж ирэнгүүт тэр зүйлтэйгээ тултаад, эсэргүүцээд тэр зүйлээ түлхээд дарах гад үздэг. Тэр бол даанч нөлөөлдөг. Хүн тэгэл нэг хүсэл орж ирэл, нэг шунал орж ирэнгүүт тэрийг за надад ирэхгүйгээл түлхчдэг байсан бол ихэнх хүн амьдралаа удирдаал аваа явчихна. Гэтэ тийм байдгүй. Тэгэхээр энэ бол бидний хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл. Энэ зүйл маань хизээч алга болно гэж байдгүй. Энэ зүйл бол байнга л буцаж орж ирж байна. Тэр үед тэр зүйлийг тэр зүйлээс бүрэн ангижирна гэж байхгүй. Гол нь тэр мэдрэмж орж ирэхэд яаж хариу үйлдэл хийх вэ гэдэг нь чухал. Тэр мэдрэмжээс бол ангижирч бол чадахгүй. Гэхдээ тэр мэдрэмж орж ирэхэд хариу үйлдэл нь юу их вэ гэдэгт л бидний контролд байгаа. Тэр мэдрэмж бидний контролд байхгүй. Хариу үйлдэл нь бидний контролд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бидэрт нэг орон зай үүсгэх хэрэгтэй. Надаа ийм бодол орж ирж байна шүү. Миний энэ нөө шунал хүсэл маань төрж гинэ гэдгийг анзаарах тийм баг зэрэг орон зай орж ирэх юм бол бид нар хариу үйлдэлийг илүү дээр өгч чадна. Толгой дотор чи янз бүрийн дуу хоолой орж ирж магадгүй л дээ. Яг одоо энийг хий, яг одоо энийг хүсэж гин гэд тэр зүйлүүд орж ирэхэд бидний хамгийн чухал ойлгох ёстой зүйл нь бидний бодол өөрсдийнхөө бодол биш шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ талаар бол өмнө баг зэрэг ярьж ирсэн байж магадгүй. Хэрвээ миний дугааруудыг дүндээ сонсч ирсэн бол энэ талаар бараг санаж иж магадгүй. Эцсийн эцэст толгой дотор ч болж байгаа бүх зүйл чи биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ бидний алдаа нь юу вэ гэхээр ямар нэг зүйл шунал хүсэл ороод ирэнгүүт бид нар тэр зүйлтэйгээ наалтчдаг, холбогдоод бүр ингээд нэгтэрчдэг. Тэгээд тэр зүйлээс өөрийгөө салгаж чадахгүй тэр бодол нь орж ирэнгүүт эн чинь би шүү дээ гэж бодохоор тэр зүйлээс өөрийгөө тусгаарлаж чадахгүй. Тэгээд ер нь бол тэр зүйлтэйг нэгдээд тэр зүйлдээ урагтуулаад ингээд цаашаа явчихдаг. Тэгэхээр энэ үед бидний хийж болох чухал зүйлүүд гэвэл нэгдүгээрт энэ бодол надад орж ирж байна. Надад ийм мэдрэмж төрж байна гэдгийг яг тодорхой болгож хэлэх. Одоо ганцаардж явахдаа надад ганцаардж байгаа мэдрэмж төрж байна гэж хэлэх. Ингээд тэнийг сонсогч гэж магадгүй л дээ. Ингээд мэдээж ганцаардж байгаагаа хүн өөрөө мэдэрч байгаа шүү дээ. Гэхдээ надад ийм мэдрэмж төрж байна гэд өөртөө давтаж хэлэхэд тийм шийдвэр гаргах орон зай гарч ирдэг. За надад ийм мэдрэмж төрөөд байгаа юм байна шүү дээ.
Тэгээд ер нь бол хоёр дахь хийж болох зүйл нь яг тэр мэдрэмжээ яг л тэнгэрт үүл ингэж хөдөлтөн шүү дээ. Зүгээр л нэг өөл ингэж хажуугаар ч хөдөлж явж байгаа юм шиг тэрийг анзаарах. Тийм байдлаар хүн бодлоо анзаарч чадах юм бол энэ бол зүгээр л жинхэнэ бидний эзэмшиж болох хамгийн чухал чадвар гэдэг нэг. Өөрт орж ирж байгаа бүх хогийн бодлоодаас өөрийгөө тусгаарлаад тэд нартай хэлж байгаа зүйлд нь итгэхгүйгээр зүгээр л надад ийм мэдрэмжүүд төрж ин шүү дээ. Энэ бол төр зүрийн мэдрэмжээ гэдгийг ойлгоод ухаарчих юм бол бид нар энэ хөгийн бодлоодод хизээч автахгүй. Хизээч энэ зүйлүүдээр өөрийгөө тодорхойлж өөрийгөө өөрийнхөө аз жаргалд нөлөөлөхгүй. Заримдаа биш үү бид нар энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар өөртөө тоглолт хийгээд байгаа гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Заримдаа дотор ч янз бүрийн хоолойнууд гарч ирээ тий. Чи зүгээр л өөрийгөө enjoy хийлдэ тий. Энэ ч гоё мэдрэмж штэ. Чи энийг тий хүртэх хэрэгтэй. Тий энэ гоё мэдрэмжийг авал да гэдэг ч юм уу. Эсвэл зарим нэг хүмүүс тий тэр зүйлээ хийж эхлэх гэж байхдаа ингээд өөртөө готраад би бол угаасаа хизээч өөрчлөх чадахгүй тий. Би бол яа тий угаасаа ийм хогийн нөхцөл байдалд байгаа. Ийм хогийн нөхцөл байдалд өссөн. Тэр хүмүүс угаасаа намайг ийм зүйл хийхэд хүргэсэн. Гэт би бол хизээч өөрчлөгдөж чадахгүй гэд ийм бодлоод орж ирдэг. Тэ хүн өөр дээрээ ингэж тоглолт хийж байгааг хүн ихэнхдээ анзаардаггүй. Гэхдээ яг түрүүний хэлсэн шиг яг ийм бодлоод орж ирж шүү гэдгийг анзаарвал хамгийн хүчтэй хийж болох зүйлүүд нэг. Би өөртөө ингэж хэлээд штэ тий. Өөрийгөө таадгаруулад тий. Өөрийгөө зөвтгөөд шалтгаан гаргаад өөртөө бүр ингэж хэлэн байж тийм шалтгаан гаргаж энэ зүйлийг хийх гээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа хүн бүр өөртөө тэгж шилж магадгүй. Би юу нь яагаад амьдралаа сайжруулах ёстой юм. Зүгээр энийг хийгээл явж ийл та. Юун сүртэй тий. Амьдрал зүгээр л шүү дээ. Гэт иймэрдүү дуу хоолойнууд орж ирэхийг бид нар анзаарах хэрэгтэй. Тэгээ энэ бүхэн хүн өөрчлөлт ороход ер нь бол мэдээж цаг ордог. Тэгээ энэ бүх өөрчлөлтийг бид нар бас тэгж их яарах хэрэггүй. Энэ бүх зүйл аяандаа болдгоороо болно гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ бүх зүйл нэг өдрөөр л үргэлжилдэг. Тэгээ миний тэр Outrun гэдэг кино үзэж байхад тэр нэг залуу хэлжсэн. Ер нь бол тий архины донтолтоос ангижрах гэдэг зүйл бол нэг өдрөөр л явдаг. One day at a time гэж хэлдэг. Тэгэд 12 жил 4 сарын дараа одоо ч гэсэн өдөртөө л тэр хүн уртхаа өнөөдөр тий яаж зүв байх вэ? Өнөөдөр яаж тий зөв амьдрах вэ гэдгээ тэр талаараа л бодоо яваад байдаг. Тэгж явсаар байгаад нэг мэдгээд 12 жил болсон байдаг. Яагаад гэвэл угаасаа ингэж амьдрахаас өөр ямар ч боломж байхгүй. Бид нар шууд өөрсдөө тий за би одоо 6 сар арх уухгүй одоо яа дээ 1 сар бүтэн тоглохгүй гэж явах бол айгүй хэцүү. Гэхдээ бид нар тий өнөөдөртөө л би энийг хийчээ. Өнөөдөртөө л хийчээ гэл яваад ахад бид нар бүх зүйлийг хийцэн байдаг тий. Тэгэд энэ бүх зүйл амархан болдгоо гэвэл амархан болдог. Эхэндээ те эхний 10 өдөр ч юм уу, эхний 1 сар ч юм уу маш хэцүү байна. Тэр зүйлээ байнга нэхэн тэгсэн ч гэсэн тархины чан шинэ холбоосод баг үүсчил байдаг. Тэгээд энэ бүхэн бол те нэлээд гүнзгий донтолтой хүмүүст бол нэг өдрийн дотор арилна гэж байхгүй. Ер нь хизээч амархан болдгоо. Гэхдээ байнга хэцүү биш болж идэг. Донтолтоос ангижрах нь тийм амархан бол огт болохгүй. Амархан байна гэж юусоо байхгүй. Байнга тэр мэдрэмжтэйгээ тулдж байна. Гэхдээ байнга хэцүү биш болж идэг. Байнга л багаар илүү амархан болоод идэг. Гэтэ бүр тэ энэ бүх зүйлээс огт ангижна гэж байхгүй. Зарим нэг өдөр тэ тэр хийдүгээсэн зүйл чи ямар гоё мэдрэмж чамд өгдөг байлаа гэж бодож магадгүй. Зарим нэг мөчөд тэ чи бүр өөр юу ч хүсэхгүй зөвхөн тэр донцсон зүйлээ хүсээл яж магадгүй. Тийм хэцүү мэдрэмжүүд гарч ирэх болно. Надад ч гэсэн бүр ингээд би Dota тоглохоо болчоод бүр бараг хэдэн жил болж байхад хүртэл заримдаа ингээд зүүд мөдөнд хүртэл орж ирж байсан. Юу вэ? Зүүдэнд те би тоглож ийн гэж зүүдэлч мөдлээ. Би бол тэр үедээ гайхчихсан.
За тийм ийм мэдрэмжүүд бол бүр хүмүүсээ ангижирна гэж байдгүй юм байна. Гарч ирэх болгонд л тэр үедээ тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөл цаашаа зөв сонголтыг хийгээд явахаас өөр арга байдгүй юм байна гэдэг. Яг гэвэл зарим нэг хүн зарим нэг энэ үйл явцдаа донтолтоос ангижирч байхдаа зарим нэг одоо тэр зүйлээ хийчих магадгүй л дээ. Тэгээ тэр үедээ өөрийгөө буруутгаал би хизээч өөрчлөгдөж чадахгүй юм байна гэж буугаад өгчдөг. Тэр үед харин яг эсрэгээрээ зүгээр л түрүүний хэлсэн шиг яг өдөр тутамдаа л уртлаа хийгээд байх хэвээр. Бүдэрч унах үедээ буцаж босч ирээл урагшаагаал алхаад ихээс алхаад байхаас угаасаа өөр ямар ч сонголт байхгүй. Өөр угаасаа яах вэ тийм үстэй. За тэгээд энэ дугаар таалагдсан гэж найдаж байна. Хэдүүлээ өөрсдийнхөө болж чадах болох хэвээр тийм болох гэж хичээцгээе. Тэгээд дээр нь нэг нэмэлт хэлэх юм байна. Би ер нь бол надаас нэлээд олон хүмүүс коуч болох уу ямар нэг яриа хийж болох уу ганцаарчлсан сургалт өгөх үү гэж асууж ирсэн. Тэгээд тэрний үр дүнд би бол нэг тийм групп маягаар коучинг өгөөд явах тийм бодолтой байгаа. Тэгээд энэ талаар бол удахгүй нэг бичлэг хийж ярих болно. Тэгээд хэрвээ та өөрийн ямар нэгсэн хорт зуршилтайгаа ажилламаар байгаа өөрийгөө ер нь өөрчлөөд амьдралаа өөрчлөх тийм бодолтой болол тэр бичлэгийг хүлээгээрэй гэж хүсье. Тэр бичлэг маань дараа 7 хоногт гарна. Тэгээ ер нь надтай тулж ажиллахаас гадна бас өөртөөгөө төстэй өөртөөгөө ижилхэн амбицтай амьдралаа дэвшлүүлмээр байгаа тийм хүмүүстэй нэг хамт болон үүсгээд цугтаа хүчээ нийлүүлээд ажиллах нь бол айгүй хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар би бас дараа 7 хоногт ярина. За хэдүүлээ тэгээд дараа нь уулзцгаая.